яг хэвлийн өндийн дотоод даралт нэмэгдээд давсган дээр одоо ачаал үүсгээд тэгээд давсганд байгаа шээсний агуулгад тунд даралт нэмэгдсэнтэй холбоотой шээснийг одоо давсган дотор хунж барьж яадаг давсганы хөнөгч булчин буюу сфинктер булчин суларчдаг үүнтэй холбоотой шээсээ барьж чадахгүй шээс задгаараад идэг. Тухайлах юм бол ханиах найтах шатаар өгсөх уруудах баг зэргийн хүнд юм энэ төр өргөхөд шээсээ барьж чадахгүй ингээд шээс задгаараад идэг. Шалтгаан нь юу юм бэ гэхээр таргалалт орж ирдэг. Дараагийнх нь бол жирэмслэлт төрөх замаараа төрөх олон удаа төрөх эдгээр бас нөлөөлсөн байдаг. За эрэгтэй хүн бол ялангуяа ажилбарууд, мэс заслууд, төрөө булчирхай хаалгаанууд бас нөлөөлдөг. Тэгээд дараагийнх нь бол бага арцгийн эрэгтний унжилт ялангуяа эмэгтэй хүн дээр бол бас шалтгаан болж болдог. Тэгэхээр мэдээж энэ хэвлийн дотоод даралт ихсээд байгаа учраас тарган хүн байх юм бол ер нь болж өгвөл одоо жингээ хасхыг зөвлөн гэгээллийн дасгалууд зөвлөн бага арцгийн эрэгтний цусан хангамжийг нэмэгдүүлдэг юм дасгалууд зөвлөн физик эмчилгээнд явж болно. За тэгээд ерөнхийдөө заавал хагалгаа их заалттай энэ төр байх юм бол бидэд одоо мэрэгжлийн урогинекологи эмчт хандаад онцлогоо эмчилгээ хийлгэхийг зөвлөнө. За дараагийн шээс задгаарлал бол давсаг ямар нэгэн байдлаар булчин ингээд цочирж ахиснаас болж доторх шээсээ ингээд гадагшлуулад байгаа буюу overactive bladder syndrome гэдэг давсаг цочирлоос үүдэлтэй тий. Жишээлх юм бол давсаг яг юунаас болоод цочирч уу гэхээр давсганд болсон өрөвслүүд ээж болно, цистит тийм ээ. За давсганд байгаа чулуу ээж болно, давсганы хавдар ээж болно. За туяа эмчилгээний дараахын давсганы цочирлууд ээж болно. Тэгэхээр яг шалтгаанаас хамаарат эмчилгээ маань бас янз бүр байдаг. За дараагийнх нь 3 дахь төрлийн шээс задгаарлал нь бол энэ давсгийг мэдрэлжүүлж байгаа мэдрэл энтер гэмтсэнтэй холбоотой давсганд байгаа шээсийг дүүрхээр одоо гадагшлуулах үүрэгтэй тетрусер булчингийн маань үйл ажиллагаа алдагдсантай холбоотой давсаг дүүрээд тэгээд баг багаар ингээд шээс задгаараад идэг. Энэ тохиолдолд бол үндсэндээ хоёр ийм шалтгаан байна. Нэгдүгээр нь давсганы тетрусер гэдэг булчин маань агшиж чадахгүй. Давсганы хоёрдугаарт бол давсганы гадна талд ийм бөглөрөл үүссэн байж болно. Ялангуяа эрэгтэй хүнд байх юм бол төрөө булчирхай томрлууд бас байж болдог. За эмэгтэй хүмүүстээр бол чихрийн шижим бас нөлөөлнө. За мэдрэлийн гэмтлүүд, за автомашины осол, нуруу нухсны гэмтлүүд одоо эдгээр гэмтлийн дараа шээс задгаараад байх юм бол бас энэ шалтгаан байж болдгоо. Тэгэхээр яг ямар төрлийн шээс задгаарал байгаа юм бэ гэдгээ эмчид үзэж онцлогоо хийлгээд энээсээ хамаарат тохирсон эмчилгээгээ хийлгээрээ. Яг ямар мэрэгжлийн эмчд очих ёстой вэ гэхээр урогинеколог эмэгтэй хүн байх юм бол эмэгтэйчүүдийн